Тэрний дунд нь ягт чи. Бодох хугацаа би цаваг сонссоор ол тал. Санаа. За бид гурав Өнгөр дахь Монгол оюутны холбооны 3 гишүүд цуглаас орсон байна. Stipendium Worker Scholarship Program-ийн талаар мэдээлэл өгөх. Бид гурав бас гурлаа scholarship-ээр Өнгөрт сураад 2-3 дахь жилдээ болж байна. За манай хоёр өөрсдөө тавьж хэлцүүлэх үү? За. Намайг Цог Жаргал гэдэг. Будапештийн BME сургуульд сурдаг. Физикч инженер мэргэжилтэй. За намайг Цолмон гэдэг. Би Дунайварушиг сургуулийн сургуульд хэвлэл мэдээ болон харилцаа технологиор 2 дахь жилдээ суралцж байгаа. Асуулт бэлдсэн байгаа. Шууд асуугаал юм. За манай хоёр тэтгэлэгт анх яагаад өргөдөл гарах болсон бэ? Том уу? Анх ер нь ингээд засгийн газрын тэтгэлэг амар хэрэгтэй байсан. Нөө 100% fully funded. Тэгээд тохиромжтой сургууль улсуудаа хайгаад тэгээд Унгарын засгийн газрын тэтгэлэг олоод байр болон сургууль тэгээд эрүүл мэндийн даатгал гэх мэтлэн зүйлүүдийг бүрэн дааж исэн болохоор ер нь бол аюу таалагдж исэн. Тэгээд Европын улс руу явж суралцах зорилготой байсан болохоор тэгээд өргөдлөө явуулж исэн. За тэгвэл манай Цогогийн хувьд. За миний хувьд бол эхлээд Монголдоо ер нь сурна гэж бодсон байсан. Гадаад явна гэхээр нэг жоохон аймаар юм шиг. Тэгээд орчноо гинт солиод тэгээд гэр бүлийнхнаасаа холдно гэхээр сонирч юм шиг. Тэгээд яг Унгарыг яагаад сонгосон бэ гэж гэх юм бол одоо Монголдоч байх давуу тал сул талтай гадаадд ч сурах давуу тал сул талуудтай байгаа шүү дээ. Тэр хоёрын яг алтан дунд ч надад Унгар юм шиг санагдсан байхгүй. Яагаад гэхээр Унгарт монголчууд ихтэй. За тэр ч яах вэ? Тэгээд шинэ оны оюутны халбаа байна. Ирээд одоо ирлээхэд ганцаарч Ер нь айгу ойрхон санагдсан. харин тийм. Нэг тийм хол гадаад явж байгаа биш. Тэгээд эрсдэл уур амьсгалтай биш. Тэгээд өртөг хамгийн гол нь баг. Тэгээд нөгөө стипенд чинь бүх юмыг хаачиж байгаа болохоор сургалтын төлбөр тэгээд стипенд өгч байгаа. Тэгээд юу вэ? Health insurance бас өгдөө шүү дээ. Гэтэ ихээр ер нь тэтгэлэгтэй тэнцээд ирчих юм бол ер нь өөрийнхөө хэрэглээний зардлыг л өөрөө болох юм гэсэн үг. За 3 дахь асуулт. За аппликейшн явуулахад тоо хоёр тэгээд хамгийн их цаг зарцуулсан юм яг юу байсан бэ? Мэдээж эсээ байсан. Тэгээд бас өөр хэрэгтэй эрүүл мэндийн бичиг баримт хинжилгээ гээд дараа дараагийн юм гарч ирнэ. Тэгээд эсээ бичгэд бол нэлээд цаг авсан. Тэгээд яг тогтод суугаа бараг нэг сар хагасын хугацаанд ингээд яг тэрэн дээрээ ажиллаад ингээд явуулж исэн. Дараа дараагийн бичиг баримт гэх юм бол Унгар нөгөө шинжилгээ шаарддаг эргэж байгаа хүмүүсээсээ тэрийг өгнө. Гэхдээ тэр нэг цаг шаардаад байх юм бас байхгүй. Зүгээр эмнэлэгт очиод шинжилгээгээ өгөөд ийм тийм хэрэгтэй гэдэг. Угаасаа аппликейшн юунууд маань цаанаас нь ийм хийгэрээ гэдэг нөгөө бэлдээд маш ойлгомжтой дараалалаар явдаг учраас яг гоё яг дараалалаар нь хийгээд зохион байгуулалт явуучих юм бол нэг хүндрэлтэй юм бол байхгүй. Тэгээд нөгөө жил болгон дарааллыг ингээ гоё оруулсан байдаг байхгүй юу? Би тэрний зургийг ингээ гоё оруулчихнаа. Тийм. Тэгээд энэ дээр бас яг манай стипендиум Hungarian-ийн яг давуу тал нь гарч ирж байгаа. Сайт нь аюу амархан тийм ашиглахад аюу амархан. Яг одоо юу хийх ёстой гэдэг нь ингээд товч тодорхой ингээд бичсэн байдаг. Тэр нь эсэн дээр илүү гүн анхаарах боломжийг олгодог гэж би бодогдсон. Тэгээ сайт нь нарийн төвөгтэй юм багтай. Тэгээ нөгөө Facebook дээр бас группүүд үүдтэй шүү дээ. Тэрэн дээр манай холбооноос бас жил болгон гоё групп чат нэгээд тэгээ одоо сурч байгаа хүмүүс нь шинэ нэр хийж байгаа хүмүүстэй гоё мэдээлэл зорилгоор групп чат нээжтэй. Тэгээд бас нэг хүүхдээ пост харсан юм а. Төгөлтөр илүү ингээ пост оруулсан байсан байхгүй юу? Би сая энэ жил ингээ тэнцээд ирсэн. Тэгээд туршлагатай болсон болохоор дараа жил ирмээр байгаа хүмүүстэй зориулаад зөвлөгөө маягийн юм үгүй. Тэгээд энд ингээ нэг дээр гэдэг чинь. Тэр бол аюур хөөрхөн байгаа байхгүй юу? Таяр ингээд за аппликейшн зарцуулахад хамгийн хэцүү юм нөгөө motivation letter байсан гэсэн шүү дээ. Онцгой болгохыг ер нь хүн болгоод ингээд stand out тэ бас хичээж байгаа шүү дээ. Таяр яг ямар арга хийвсэн бэ? За онцгой нь одоо бол AI гараад ирсэн болохоор бичгийн хэв дээр бол онцгой гэсэн юм бол баг байхгүй гэж би бодож байна. Бичгийн хэвийг бол тэр style mail-ыг AI-ийн тусламжтайгаар гоё болгочих болно. Хамгийн гол анхаарах юм зүйл нь
агуулга нь баг гэж би бодож байна. Агуулга одоо би юу гэж эсэгээ онцгойлж байсан бэ гэхээр юу ярьж байсан. Мэргэжлийнхаа нөгөө үзэх хичээлүүдээ судлаад тэгээд тэр дундаас одоо би эхлээд анх математикаар явуулж байсан байхгүй юу. Тэгээд математикийн хичээл дундаас одоо тэр дискрет математикийн нөгөө графын онол гэдэг байсан. Тэрийг судлаад тэр графын онол яг нөгөө төгсрлийг багасгах тийм асуудлуудыг шийдэж болдог байгаа байхгүй юу. Тэрийг судлаад тэгээд тэрүүнтэй холбоод эсэн дээрээ бичсэн. Тийм. Тэгээд өөр яаж болох вэ гэхээр хамгийн гол нь сурах сонирхолтой гэдгээ харуулах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэр нь хараад ахаар хүмүүс одоо яг тиймэрхүү юмыг айгүй тийм хүн дээр хүлээж авах юм санагдсан байхгүй. Одоо яг маш онцгой байх хэвээр бүр ингээд те маш мэрэгжлийн төвшөнд байх хэвээр ингээд бодцсон. Тэнгүү яг үүндээ яг ингээд маш гоё зөв найруулгатай яг юу хүсэж байгаагаа айгүй тийм гоё би айгүй энгийн байх гэж хичээсэн байхгүй. Тэгээ яг бүр нөгөө амар өндөр төвшин англи хэлний төвшөнд бичихгүй ч гэсэндээ яг нөгөө би яг ийм байсан. Тэр үеэс би ингэж суралцаад одоо байгаагийн энэ төвшөнд хүрсэн. Одоо байгаа энэ төвшнөө би улам ахиулмаар байна гэд иймэрхүү одоо яг юм зорилго нь тодорхой. Тэгээд дээрэс нь бас мэрэгжилтэй маш үнэнч одоо яг гой зөв сонгоцсон гэдгээс харуулах хэрэгтэй. Дараа нь хамгийн чухал зүйл нь ирээдүйд чи яг яах юм бэ гэдгээ бас зорилгоо тодорхойлоод өгсөн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол чи бакалавраараа сурчаад дараа нь яах чинь хинч мэдэхгүй тий. Тэгэхээр нөгөө эн чинь Монгол Унгар хоёрын хоорондох нөгөө засгийн газрын юу болохоор одоо яг шаардж байгаа зүйл нь болохоор чи Монголдо очиод чи эндээ үлдэх үү эсвэл Монголдо их орондоо очиод хувь нэмрээ оруулах уу гэж асуудаг юм лээ. Тэгээд тэрийг бас чи бас тодорхой зөв шийдсэн байх хэрэгтэй. Тийм. Тэр летерийн өмнө нэг асуултууд бичсэн байдсан шүү дээ. 4-5 асуулт тэрүүгээрээ ер нь төшөглөл явуучихад л байна. Энд чинь нөгөө засгийн газрын тэтгэлэг болохоор за ингээд зөндөө олон хүмүүс apply хийж байгаа шүү дээ. Тэнгүүт за энэ хүүхдийг сонголоо гэхэд манай тэтгэлгээр манай ингээд фондингээр сурчаад тэг ирээдүйд яг хэрэгтэй зүйл хийж чадах хүн байна уу гэж бас шалгадаг байх тийм. Хүн болгоны угаасаа эсээ нөгөө болохоор тэгээд цогоогийн хэлснээр ч гэсэн AI гарсан болохоор яг өөрийгөө сайн ойлгоцсон гэх юм уу яг өөрийгөө сайн гаргаж гаргаж ирээд тэгээд өөрийнхөө ингээд sample draft essay бичээд тэгээд AI-аар ингээд бас ашиглах угаасаа хүн болгоо ашиглаж байгаа юм чинь гоё ашиглаад дөрмийн алдаа гэдэг ч юм уу тэр юмудад засаад өөртөөгөө маш сайн ярилцах хэрэгтэй. Тэгээ бас эцэг ихтэйгээ гэр бүлийнхэнтэйгээс ярилцаад би нэг тэгсэн дээр гэж бодож байгаа. Ер нь бол тэгсэн. Манай ээж бол надад амар туссан. Тэгээд уусаа чиний мэдгүй юмыг хүртэл одоо баг ээж авч мэддэг ч юм уу тийм хүн гарч ирж болно. Тэгээд ээж аваагаа ингээд одоо ингээд generation Z биш болохоор мэдгүй гэж бодож болохгүй тий. Том хүмүүс нөгөө олон юмс илээсэн гэдэг шүү дээ. Манай ээж тэгж яриад байгаа. Тийм тэр зөв юм байлээ. Би бас нөгөө өөрийнхөө эсэйг аягүй гоё биччихлээ дээ. Ер нь баг ингээл явуулчихтай гэж аягүй бардам анхандаа загнажсэн чинь англи хэлний багштай за яг нэг удаа үзүүлсэн чинь миний алдаа дутагдлыг ингээд шууд гаргаад ирж байгаа байхгүй. Тэгээд одоо бодоход хүнээс зөвлөгөө авах нь аягүй зөв юм байлээ гэж боддог. Хичээл санаа зовхгүйгээр хүн болгонд өөрөө шуулаад яаж ийж ийн гэд ер нь шүүмжил авцсан дээр санагдчихсан. Нэрлэхэж болохгүй бас бардамж болохгүй яг тийж тэр дундчийн л болох. Тэгэхээр яг хүүхдүүдэд гоё зөвлөгөө өгөх юм бол за ингээ гурал анги гоё чагсаалт үүсгэй гэж бодож байна. За хамгийн ихэнд эсээ бичихтэй өөрийнхөө зорилгыг тодорхойлсон байх хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ хоёрт өөрийгөө олж нээсэн өөрийнхөө юу хүсэж байгааг хамгийн түрүү мэдчих хэрэгтэй. За зөвхөн энэ улсын тэтгэлгээр чи сурчаад дараа нь бас яах вэ гэдэг чинь маш тодорхой байх хэрэгтэй. Тэгээ ер нь бас яагаад чамд итгэлэг бас яагаад хэрэгтэй вэ гэдэг чинь бас тодорхой хэрэгтэй юм санагдсан. Өмнө жил ковиднаас болоод агүй хүүхдүүд ер нь хасагдсан байлээ Монголоос. Одоо сургуультай тэнцсэн тэтгэлгээ авцсан гэхдээ нөгөө тоон хэмжээнд нь хөрөхгүйгээс болоод ингээд хасагдсан агүй хүүхдүүд байсан. Зөндөө хүүхдүүд тийм байл. Яг нөгөө ээж төхөөд ирэхээр би бас 4 жил яг Японоос нийцэн групп чатаас нэг хүнтэй танилцаад нэг сургуульд нэг мэргэжлэр их юм байна. Ойлаа ингээд заах сайхан ирээд гурилтай шүлтийгээд хамт сайхан амьдрийгээд бүр ингэ ярьсан байсан байхгүй. Тэгсэн чинь уул нь хоёлаа ингэ сургуультай тэнцсэн тэтгэлэгтэй тэгээ сургуультай ер нь тэнцсэн гэрээ тариануудаа авцсан. Тэгээд бүр яаш дууссаны дараа манай тэр өхөнд квот болоод хасагдчихлаа гэх тэтгэлэг өгч чадахгүй нэг тэгт сургуультай бол тэнцсэн өөрөө нөгөө төлбөрөө төлөө сурч байгаа юм байна. Мэйл ирээд тэгээ манай тэр өхөнд тэгээ амар хэцүү байдалд орж ирсэн байхгүй.
Тэгэхээр тэднийгээ ч гэсэн тооцох хэрэгтэй. Тийм. Бас дээрэс нь унгарын тэтгэлэг чинь одоо 11 сард нэгдээд 2 сард хаагдж байгаа хэр чинь тэр чинь хариу нь гаргасаар байдал яг 7 сар болтол ингээд сунжраа яваад идэв штэ. Гэхдээ яг хүмүүс сандж хэлгээд яг B планта байх хэрэгтэй. Яг тэрийг ингээд давхар ингээд явж байгаа бол тэгвэл яг иймэрхүү байдлаас болоод яг унгартаа найдаад ингээд яваад идэг. Тэнгүүдээ яг эцэст нь ингээд яг унгар мэдгүй режектлүүлэгч юм тиймэрхүү байдал гарвал юу ч хөө бас хоосон бийж болохгүй шүү дээ, тий. Тэрийг бас бодолцох хэрэгтэй. За нэг тийм байна. За гурлаа дараагийн асуулт руу оръё. За манай хоёр за эхлээд эхний шатанд тэнцлээгээд хариу ирдэ шүү дээ. Эсэгийн тэнцлээгээд. Та хоёрдугаар шат нь яг мэрэгчлээсээ шалтгаалаад хоёр өөр эсвэл хоёул ингэж өгч болдог нөгөө. Нэг нь бол интервью ярилцлага өгөх, хоёр дахь нь шалгалт өгөх. Яг мэрэгчлээсээ шалтгаалаад зарим үед хоёулын минь өгдөг эсвэл зарим үед ганцын өгдөг ч юм уу. Жишээ нь цаамаа бүтээр болохоор зөвхөн ярилцлага өгөөд ирсэн байгаад цогоо болохоор зөвхөн шалгалт өгөөд ирсэн байхгүй. Тийм. За шалгалтын талаар за манай хоёр за хэр хэцүү байсан бэ? Яг юу ингээд expect хийгээд орсон чинь яг ямар байсан бэ? Юу яадг юм? BM-ийн хувьд ярив. BM-ийн хувьд бол яг нэг иймэрхүү даалгаврууд ирнэ шүү гэд нэг бид нарт юм явуулдаг байхгүй. Тийм тэрүүгээрээ л давтаад хийчих зүгээр. Тэгээ шалгалт нь бол хэцүү байгаагүй. Яг стандарт ИГ-шийн төвшний шалгалт байсан. Ярилцлага харин сонирхолтой. За байж байгаа. Шалгалт яг хэр удаан хугацаанд хэр удаан үргэлжилсэн бэ? Яг яаж одоо камера чамайг хянаж ид юм уу эсвэл яг үгүй тэр жоохон сонир байгааз. Ямар ч хяналт ер нь бол байхгүй. Тэгэхээр ер нь чит хийх боломжтой юм ба шүү дээ. Тийм. Тэгээ чит хийж яана гэдэг чи өөрийгөө л гордсон гэсэн үг. Ирээд сурах хэцүү. Тийм ээ. Тийм. Би юм чи бас нэлээд хатуу сургалтад ордог гэж би сонссон. Тэгээд хэрвээ шалгалтаа хуураад ирлээ гэхэд ирээд шалгалтандаа тэнцэхгүй байгаад кредитний бас одоо минимум хэмжээ гэж байдаг тийм. Кредитэндээ шалгалтандаа унаад тэнцэхгүй байх юм бол тэтгэлгээс бас хасагдах боломж байдаг. Тэгээд цагаач алдаад бүх юмаа алдаад ер нь тийм байдалд орох магадaltaй учраас хүмүүсээ бити хуураарай. Тийм тэгээд угаасаа тэнцээд ирсэн ч гэсэн нэг шалгалт авдаг байхгүй. Баталгаажуулаад тийм баталгаажуулаад хурж ирээд энд яг матем физикийн шалгалт авдаг. Тэрийгээ бас тэнцэж байгаа. Тийм. Ярилцлагын хувьд сургуулаас өөрөө мэйл ирээд ингээд ярилцлаганд орно шүү гэд шууд ямар аппликейшн ашиглаж байлаа нэг аппликейшн ашиглаад шууд нөгөө юу маань над руу залгаад цаг товлоо ярилцлага авч исэн. Тэгээд гол нь нөгөө чиний эсэн дээр бичсэн зүйл чиний ярих зүйл чинь хоорондоо зүрх ёсгүй. Тэг яг миний ойлгосноор бол яг чиний одоо ярих төвшний чинь бас давхар шалгачж байгаа. Тэгээд одоо яг зүрхгүй байх хэвээр яг тэрийг ингээд яг одоо чиний бицэн имийг чинь чиний амаарч асууж ийна л гэсэн үг. Тэгээд тэр бол яг энгийн байсан гэхдээ өөрийнхөө байх хэрэгтэй гэхдээ өөрийнхөө байлаа гэдээ бас хэд чөлөөтэй тиймэрхүү бас назгарч бас болохгүй. Тэгээд яг сургуулаас шалтгаалаад арай өөр ирдэг гэж бодож байна. Яг миний хувьд нөгөө нэг дараагийн choice маань нөгөө юу байсан? BM-ээсэн first choice маань тэгээд тэндээс болохоор онлайнаар ингээ ярьцлага авсан. Өөртөө ингээд нөгөө device-тайгаа ингээ яриад. Тэр нь жоох надад амар сонир санагдчихсан. Өөрөө ингээ юм яриад явуулчих юм биш үү? Одоо миний өмнө ингээ асуултууд гарч ирээд намайг ингээд тэр яг асуултанд хариулах 1 минут байгаа. Тэгээ намайг ингээ рекорд хийж аавна гэсэн миний царайг. Тэгэхээр чиний нүд одоо өөр юм харж уншиж болохгүй. Тэгээ яг ингээд компьютертай ярилцлага хийж байгаа юм шиг ингээ яриа санагдсан. Тэр одоо л амар ихэр сонирхолтой. Тэгээ хүнтэй ярилцлага юу ярилцлага ч хоёр өөр шүү дээ тий. Харилцаа ярьж бас өөр шүү дээ. Ямар сургууль гэсэн бэ? BM. Манай. Тий. Ямар мэргэжлэр? Адилхан мэргэжлэр. BG юу гэсэн болов? Communication. За би болохоор BG сурдаг хүний хувьд. Тийм. Интервью ер нь ойролцоогоор нэг 15-аас 20 минут үргэлжлэх тийм. Нэг урт биш. Нэг манай сургуулийн нэг профессор хүн сууж исэн. Тэгэл би юм тактик ашигласан байхгүй. Тактикийн жоо. Өөрөө ингээд тэр хүнд илүү таалагдуулах маягаар ингээд би тэгдэг тийм юм хийдэг тийм хүн гэж ярихаар тэр хүнтэйгээ ингээд бүр юм харилцаа үүсгэхэд баг тэр хүн бит хоёр ингээд зүйлдээ баг найзууд болоод болсон байхгүй. Тэгээд зүгээр хоб бадж байгаа шиг. Гэтэ яг хөө тэгж тэгэрэй гэсэн зөвлөгөө өгөхгүй л дээ. Гэтэ миний хувьд болохоор тэр хүнтэй тийм халуун дулаа яриа баг өрнүүлээ сүулдэ. Гэтэ яг хөө мэдээж тийм найзууд шиг амар хамаагүй яахгүй л дээ. Тэгээ сүулдэ тэр хүн маань баг ирээд толбогдоорой би ингээд чамайг хааланд оруулъя гэдэг ч юм уу. Тиймэрхүү өөр хүн тийм юм болсон байхгүй. Тэгэхээр тэгээд Карминус болохоор миний second
choice гэсэн баггүй. Coronus-д ороход болохоор над руу бас мэйл ирээд за ийшээ энэ платформ руу ороод тэгээд интервьюний цагаа өөрөө сонгоорой гэдэг. Тэгээд эрт сонгохгүй бол бас цаганд үрчдэг. Тэгээд аюултай шүү гэдэг. Тэгээд гэл сонсон гэжсэн. Тэгээд Coronus болохоор 2 хүн сууж ирсэн. Сургуулийн бас 2 профессор сууж ирсэн. Тэгээд зүгээр ярьслаа аваад миний ирээдүйн 5 жилийн зорилгыг асуугаад тэгээд яагаад Coronus-ыг сонгох болсон бэ? Яагаад Унгар усыг сонгох болсон бэ? Тэгээд гэж асуугаад тэгээд жижигхэн шалгалт маяг юм авчихсан. Тэрийг одоо хэлний шалгалт гэж хэлэх юм бол зүгээр одоо ингэ текст үзүүлээд за ингээд тэр нь ингээд хоосон нөхнүүдтэй тэр нөхний оронд ямар юу яаж болох юм бол ямар үг яаж болох юм болоо гэдэг нэг тийм юм асуусан юм. Тэгээ мэрэгжлийн холбоотой бол нэг асуултууд асуухгүй. Тэгээд яг хувь хүний асуултууд асуусан. Тийм билээ. Ер нь айгүй ирээдүйн зорилгыг асууж байгаа зү. Тийм. За next. Тэтгэлэг тэнцний дараах виз тэгээ баримт бичгийн процесс ямар байсан бэ? Ер нь тэтгэлгийн хариу яг эцсийн хариу. Миний хувьд өнгөрсөн 24 онд чи 24 он тий. 6 сард яг accepted боллоо. Conditionally accepted гэдэг ингээ гараад ирсэн байдаг. Тэгээд өөрийгөө чи тэрийг ингээ accept хийх хэрэгтэй. Чамайг шууд алдаад тэнцүүлчихгүй. Чи өөрөө сонголтоо хийх хэрэгтэй. Тэгээд тэг боллоо. Тэнгүүдээ одоо юу яана? Чам дахиад заавар өгөн тэр чинь. За ингээд хэд хоногийн хугацаанд визэндээ ороод энэ хугацаанаас өмнө ирээд сургуультай бүртгүүлээрээ, дотор байрандаа бүртгүүлээрээ гээд бүх юм ингээд одоо сургуулаас чинь чамтай имэйлээр одоо сайтаар дамжуулж биш, сургууль чинь тэнцэн тохиолдолд чамтай өөрөө холбогдно гэсэн үг. Тэгээд би яасан шууд элчин сайд руу холбогдоод имэйл бичээд би чам руу ингээ хэд хэдэн бичиг цаас ирнэ. Чи accepted болсон. Тэтгэлэгчийн ийм байна. Хэдэн жилийн хугацаанд ингэж суралцсан 27 хонд ингэ төгсөн шүү гэдэг ийм бичиг баримт төрөөд ирдэг PDF-ээр. Тэрийгээ чи элчин сайдын яамны мэйл рүү тэрийгээ явуулаад би ийм хүн байна. Тэгээ ингэ тэтгэлэг авсан гэдэг визний цаг авах гэсэн юм а гэд оюутны цаг авна гэд. Тэгээд нэг худалдааныг нэг хоногийн дотор элчин сайдаас цаг өгчтэй юм байлаа. Тэгээ очоод мэдээж бүрдүүлэх хэдэн бичиг цаас байгаа. Тэр нь угаасаа элчин сайдын юун дээр явуулчихдээ хэд хэдэн бүглэх өстой бичиг цаас тэрийгэ барьж очоод хэд хэдэн хувлаад тэгээд мэдээж нөгөө тэтгэлийн цаас бүх юм авч очоод тэгээд бас ярилцлаганд орно тэр чинь бас тэтгэл биш нөгөө визний тал дээр нэг тэтгэлэг тэнцвэрүүд их санаа зовох шаардлага. Тэгээ ер нь бол их шаардлагагүй. Үнэхээр нөгөө арг ир чинь нөгөө янз бүрийн юм дээр хармаар даруулдаг ч юм уу. Тиймэрхүү юм түүх байхгүй л бол маш амархан гарна. Нөгөө навыг визэнд орж явахад нэлээ олоолаа ингэж орж ирсэн байхгүй. Нэлээ олоолаач гэж нэг 8 эсвэл тэгэхээр нөгөө тэнд байсан бүх хүмүүс яг тэтгэлэг тэнцсэн хүмүүс. Тэгээд яг ингэж Унгарын виз авах гэж байгаа хүмүүс тэгээд тэтгэлэг тэнцээд авах гэж байгаа хүмүүс тэгээд хуваачт юм билээ. Тэгээд авах гэж байгаа хүмүүсээ хойшлуулдаг ч юм уу эсвэл ингэ дунд нь зай гаргаад яг стипендиум явах гэж байгаа хүмүүсийг ингэ илүү ингэ эрт цаг өгöd авах шүү дээ. Тэгээд ер нь бол тэтгэлэг биш виз гарахгүй байна гэж байхгүй гэж визний газар ажилладаг хүн бол одоо хэлчихсэн байхгүй. Тийм байна. Гэтэ Томог хэлсэн шиг хүн тэгээд нэг сүртэй асуулт асуугаад байдгүй шүү дээ. Ямар сургуульд явж байгаа юугаар сурах гэж байгаа юм хэлсэн. Тэгээ нөгөө визний материалуудаа л сайн яг бүрэн бүтэн зөв бүглөөд авчихсан байх болно. Сая энэ жил би нөгөө стипендиум Hungaroring 2025 гэж group chat нэгээд тэгээд хүүхдүүдэд бас мэдээлэх маягаар туссан байхгүй. Тэгэхэд хүүхдүүд нөгөө визэнд орохдоо зарим хүүхдүүд материалын дээрээ жоохон алдаа гаргадаг ч юм уу. Тэгээд буцаагдсан хүмүүс зөндөө байсан. Гэтэ буцаагдсан гэдэг нөгөө тэтгэл биш ээ. Визэнд гарахгүй гэж байхгүй л дээ. Гэтэ цаг нь хоцроод сургуультай жоохон хичээл эхлэхээ дараа ч юм уу хоцорч шүүдсэн. Гаргасан алдаануудаас гэх юм бол жишээ нь визний аппликейшн байгаа шүү дээ. Тэрэн дээрээ нөгөө цэж зургийнхаа хэмжээг нь илүү жижиг байх гэдэг ч юм уу. Тиймэрхүү детальтай юмнуудаас болоод зөндөө визэнд буцаагдсан хүмүүс бас байсан. Бүр үзэгний өнгийн хүрэл ингээ заагаад өгсөн байт юм байл шүү дээ. Тэгээ эцэг ихийн нэрээ зөв буруу бичихээс шалтгаал. За одоо тэн дээр алдчихвал бол одоо их сургацсан. Тэгээ тэрэн дээрсээ анхаарах нь шүү. Нөгөө эхлээд conditionally accepted байж байгаа. Тэгээ дараа нь нөгөө letter of award тэгээд acceptance letter хоёр ирдэ шүү дээ. Яг тэр хоёр маань л ирчих юм бол ингээ яг батараандаа хийчлээ гэсэн үг байхгүй. Тэр хоёр ирээгүй тохиолдолд ер нь жоохон эвгүй гэсэн үг байхгүй. Тийм манай нөгөө нэг дүү conditionally accepted болчоод тэрийг аваагүй байх тэрийг авах хүртлээр
квотоос хасагдсан байхгүй юу? Харин тийм. Тий. Харин тийм. Манай нөгөө найзч хийсэн найз бас тэгсэн. Тэгэхээр тэрийгээ бас бодолцох хэрэгтэй. Тийм үү. Тий. Яг яаж яах тэр хариу нь нөгөө яг 12 дахь ингээд өсөж байгаа хүмүүсд яг яэш төхөөд гардаг тэгээд яг яэш нь давхцаад тэр хариу ч гэсэн давхцаад нэг юм яах уу гэдэг хоёр зам ингээд нэг тийм байлаа. Тэгэхээр хүмүүстэй яэштэй бас сайн бил дээрээ. Яэштэй сайн бэлэх хэрэгтэй. Би л мэддэг. Тэгээд тэр манай дүү маань би яг юу хэлсэн байхгүй тий. Ямиг яаж мэдэх вэ? Плантай байгаарэ гэд тэгээ муйсаа авцсан байсан. Тэгсэн чинь яг нөгөө яах вэ хүүгээ яг эрхийн даван дээр коватнаас хасагдаад тэгээ муйс руу орсон. Тэгээ одоо дахиад явуулж байгаа. Йоо. Болчих шүү дээ. За. Нэрээ Висэнд авш 2 дугаар шатанда тэнцвэрлэгээ тариа авдаг шүү дээ. Тэрнийхэн дараа нөгөө эрүүл мэндийн шинжилгээгээ тус авдаг. Тэр талаар манай хоёр ярих уу? Тухайн хүн маань одоо хувийн эмнэлэг рүү ч гэсэн очиод тэр юуг авч болох юм билэ. Тэрийгээ чи монголоор гарын үсэг зурулж аваад тэгээ нөгөө нэг орчуулга хийдэг газар очиод тэрийгээ орчуулуулаад тамга даруулаад тэгээ сканда явуулна л гэсэн үг. Тийм нөгөө вакцин хийлгсэн гэх тийм юм асуудаг шүү дээ. Тэрийг бол хөсөд дээр очиж нөгөө халтур дээр очиж. Тийм. Тийм шинжилгээгээ бол хааж хийлгсэн бол. Би бол галс дээр хийлгэжсэн. Надаас бас нэг хүүхэд чадаар асууж орж ирсэн байхгүй юу? Ингээд орчуулад өөрөө орчуулад явчих болох юм уу? Монгол бичиг баримтаа гэдэг. Монгол бичиг баримтаа оруулаад тэгээ хасаргаад орчуулгаа оруулах хэрэгтэй. Тэгээ орчуулсан нь яг албан ёсны орчуулгын газрын тамгатай байх хэрэгтэй. Бид шүү. За. За ингээд бүх юм ингээд жин там болоод Унгарт хүрээд ирлээ. Хамгийн сүүлийн алхам Унгарт ирлээ. Унгарт ирээд сургуульд болон амьдралын ихний сэтгэл тоёрч яг ямар байсан бэ? Ингээд за онгоцны бодлоос буугаад ихний сэтгэл. За чи би амар ингээд ихэн бодсон байсан. Гадаадд бас ингээд анх удаа ирж болохоор тэр нь яг ингээд онгоцны бодлоос нь ингээд харсан чинь амар сонио уйтгартай санагдсан юм дээ. Тэгээд яг гоо тэр нэг хамаагүй гэхдээ яг Будапешт дээр ингээд аялаад ингээд уусаа шиний музей явж байгаа юм чи гоё санагдаж ирсэн. Онгоцны бодлоос буугаад угаасаа тэр хавч ингээд тэгээ нэг уйтгарч байшин машин зам байгаагүй. Жоо зэглүүд газар угаасаа л онгоцны бодол юм чинь. Тийм болохоор тэгээ бас би бас ингээ анх буухад юм пүн гэж амар цогоогоо яг зүтгэсэн. Би айгүй сони ирсэн шүү дээ. Намайг уг нь манай сургуулийн нэг гадаад ментор тусах хэрэгтэй байсан байхгүй. Тэгээ миний флайт хойшлогдоод тэгээд цаадах чинь намайг хүлээж аваад явцсан юм шиг үлээ. Би тэгээд хоцсон дилей хойшлуулагдчихжээ гэд тэрийг хэлхээ мартаад тэгээ цаадах чинь хүлээж байгаа явцсан билээ. Тэгээ би ирсэн чинь намайг тусах юм байхгүй. SIM карт байхгүй. Яг тэгээ airport-ийн Wi-Fi-аар орж байгаа бол яаж явах вэ гэд. Гэтэ тэр чинь нэлийн орой байсан юм аа. 9:10 байлуу. Тэр үед чинь M3 явдаг тий. Тийм. Метро юу 12 цаг хүртэл явдаг. Тийм, метрогоор явж байгаа л очиж байсан юм байна. Метроны төлөв тэгэхээр 1 2 3 4 метро байгаа. Нэг нь бүр хамгийн дээр үе. Шавнгийн метро тэгээд Европод баригдсан 2 дахь метро гэж явуулдаг л амар vintage нэг тийм гоё юм. Тээврийн ирсэн талаар хэрэгтэй мэдээлэл авах юм бол угаасаа манай холбоон дээр бүгдийг нь оруулсан байгаа. Тэг ер нь бол анх ирж байгаа хүмүүстэй зориулаад манай холбоон дээр зөндөө постууд орсон байгаа. Тэдрийг хэн шалгараа үгүйсэн. Тэг ер нь бол Google Maps-аас ашиглах хэрэгтэй. Google Maps бол би одоо хүртэл Google Maps ашигладаг. Тэг манай сургуулиас нөгөө ментор тавьж өгд юм лээ. Тэгээд яг ирэхээс өмнө янз бүр юм асуугаад бас өрөө мөрөөнийхөө зураг мөргийг хардаг ч юм уу те ингээд видео колл мал харуулад тэгээ яаж ирэхий чи хүртэл ингээд бүр ингээд PDF-ээр ингээд бүр ингээд дарааллуулаад ингээд гаргаад ирсэн. Тэгээ тэрийгээ дагаад ингээд гайдлуулаа явна. Тэгээ намайг хүн тосч ирсэн болохоор нэг хүндрэлтэй юм байгаагүй. Гэтэ яг ирж байгаа хүмүүсийн бол нислэгээ ер нь бол аль болох нөгөө шүн биш оройхон бууж өдөр ч юм уу те тэгж буухгүй бол шүн нөгөө автобус зогсчихно. Тэгээ өөр мөр хотод явах хүмүүс байх юм бол тэр чинь нөгөө автобус байхгүй. Тэгээд их хүндрэлтэй. Яг шөнийн автобус явна л та. Тий. Гэтэ яг анх ингээд ирж байгаа хөвшин газар ингээд ганцаараа ирээд жоо эвгүй. За одоо манай тэтгэлэгт чи юу хамардаг вүлээ? Сургууль, байр, сургуулийн tuition fee тэгээд dorm accommodation орчин тэгээд эрүүл мэндийн даатгал. Эрүүл мэндийн даатгал гэдэг 3 жил. Нэмээд нөгөө стипенд гэдээ очоо. За манай стипенд болохоор 80,000 форинт 83,000 форинт төлөө байдаг. Тэгээд
Тэр нь болохоор монголоор өрүүлэх юм бол зүгээр хойно нэг тэгээд нэг тэг нэмэл болно. Тэг 830 мянган төгрөг. Тэтгэлийн мөнгө маань 2 багчдаг тийм. Нэг нь болохоор 400 мянган доормондоо яваад тэгээд үлдснийг нь өөрөө гар дээр авдаг. Тэгээд саруулга ашигладаг. За би бол анх эрэхтэй 400 мянгаар өстэй сар амьдарч штэ би чадсан штэ. Хангалттай өрнө штэ гэж бодсон байхгүй юу? Гэтэл үгүй байсан. Гэтэ үнэхээр баг тий. Үнэхээр багддаг. Тэгээ яг цагийн ажил хийж болно. Ер нь оюутнууд хөвчлээ өөрсдөө нэг цагийн ажил хийгээд тэтгэлгээрээ юм тийм тэгсгээл болгодог. 40 мянган 400 мянган төгрөгөөр Монголд ч өөр амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр яг миний нөгөө анх болчих юм байна гэж бодсон шалтгаан би зүгээр ээж автайгаа амьдаад ингэ жаа хүүхдээ болохоор зүгээр л өөртөө тийм мөнгөөр зүгээр өөртөө л гаднаас юм авч идэхэд хангалттай гэж боддог байсан байхгүй. Тэгээ энэ дэрэнгүүт бүх юмаа өөрөө болгоно. Ингээл 0-ын цаас шампунь, хуцугаа бүх юмыг өөрөө авах болохоор утасны төлбөр, бам, захны шимтгэл гэдэг ч юм уу. Хүнсчи, талхаа өөрөө авна, махаа өөрөө авна, төмсөө өөрөө авна. Тэгэхээр үнэхээр үлдгүй байлаа. Гэтэ доор нь хэрвээ амьдрахгүй бол нөгөө 400 мянгаар 800 мянга өөр дээр гар дээр авна гэсэн үг. Гэтэ өөрөө байр түрээслээд тэгж амьдэрдэг. Тийм тэр 400 мянга чинь зүгээр дэмжлэг олж авч байгаа шүү дээ. Тэгснээс 400 мянгад бол байр болтохгүй. Тийм. Тэгэхээр ер нь гэрийнхнаасаа бас агуугийн тусламж юу авах юм байна да гэж бодож ирсэн. Яг зөв. Тэгээд бас нөгөө анх ирж байгаа хүмүүстэд болохоор эхний 9 сард стипенд нь орж ирдэггүй тий. Ягаад гэвэл ирээд нөгөө Унгарын банк руу стипенд нь ордоггүй. Ордог тий. Тэгэхээр ирээд нөгөө банкаа нээлгэх гэж бас нэлээд процесс болдог байхгүй юу. Зарим тохиолдолд нөгөө банкнууд Унгар хэлтэй хүн авчираад тэгээ гэрээгээ уншуулж чам тайлбарлаж иж би чам аккаунтыг өгөх боломжтой. Тийм хүн байхгүй бол боломжгүй гэж тэгээд. Гэхдээ яг зарим банкнууд нь бол боломжтой гэдэг. Тэгээд тэгэж нэг гэж надад бол шууд нэгж өгчээсэн. Чамайг тэгжсэн. Ямар банк? өвтпээр тэгээд ямар банк ашигладаг? Би ч гэсэн өвтп. Үгүй тийм үү? өвтпигээ нэг нөгөө миний очсон нэг 5-аас 4 нөгөө өнгөөр хэлдэг авчир гэж байхгүй. Тэгээ яг нэг залбар нь зүгээр ягаад гэвэл чи Монгол руу болохоор гэдэг чийсэн байхгүй юу? Чи ямар банк? Эрстэй. Эрстэй тэгжсэн үү? Үгүй. Өөр англи хэлтэй юм лээ. Тэгээд шимтгэл нь айгүй их санагдсан. Гэтэ яг уу тэгэл. За тийм болохоор нөгөө эхний нэг сард тийм зөндөө олон процесс байгаа. Тэгээд аккаунт банкны аккаунт нэгээд тэгээд Neptune гэдэг Унгар даяараа оюутнууд ашигладаг юм платформ байхгүй юу? Тэгээд тэрэнд аккаунтаа бүртгүүлэх гэсээр адил нэлээ уддаг болохоор стипенд нь 9 сард орж ирдэггүй. Тэгээд 10 сарда 9-10 сарын стипенд ингээд цуг ороод ирдэг. Гэсэн. Тийм болохоор ирж байгаа хүмүүс 9 сард ашиглах хэрэглээний мөнгөө бас гэрээсээ зохицуулж ирэх хэрэгтэй гэсэн. За манай яг өөртөө ингээд амьдралын туршлагаас яг өөрөө яриад юм. Ажил хийжсэн үү? Ямар ажил хийжсэн бэ? Хэр байсан бэ? Унгарт яг хоо миний бодлоор яг нь Будапештээс өөр хотод юу н ажил болтцоо айгу ховор байдаг л та. Яг үнэндээ. Ялангуяа гадаад оюутнуудад англи хэл бид нар ч нэг унгар хэлгүй болохоор бид нар ч унгар хэлтэй хүмүүс авах бодоод цагийн ажил гэхээр би бол угаалгын газар ажиллаж исэн. Тэгээд цагийн нэг Монгол мөнгөөр 20 мянган төгрөг нэг тиймэрхүү ажил хийжсэн. Тэгээд өөр бол юус ажил хийж байгаагүй. Яа тэгэхээр нөгөө өөр хотод жижиг хотод байдаг болохоор заавал нөгөө өөр хотоос өөр хот руу дамжиж иж ингээ ажил хийдэг гэсэн. Тэгээд тэр ажил нь хотод нь байдаг гэсэн. Үгүй 20 минутын зайтай нэг тосгон шиг газар. Нэг үйлдвэр дотор. Ер нь хэцүүсэн. Зарим ажлууд миний сонсноор бүр өөрөө шүний ажил гэж үт юм биш. Тэгээ ер нь шүний ээлж мэлжтэй байдаг гэсэн. Тэгээд тэр чинь нөгөө үйлдвэрт нөгөө биеийн хүчний ажил болохоор эмэгтэй хүнд хэцүүл юм билээ. Тэгэл болсон байдیں۔ Тэгээ ер нь жилийнхаа хажуугаар шүн ажил хийн гэдэг. Шүн унтах цагаар ажил хийгээ ядраад ер нь л хэцүү. Ирээд ер нь шууд ажил гэж яарснаас илүүтэйгээр гоё хичээлдээ анхаараарай л гэж хэлмээр байна. Ирээд урчинтойгоо тасаад гоё найзуудтай болоо гэсэн зүгээр шүү. Цог ажил хийжсэн. Миний хувьд эхний жилээ төгсөөд зуны амралтаараа нэг 2-7 хоног юм уу да ажил хийжсэн. Орчуулагчаар ажил хийжсэн. Ажлаад нэрээ та хоёр хаанаас олж ирсэн бэ? Би найзаараа дамжуулж олж ирсэн. Би нэг гадна Facebook группээс олж ирсэн юм аа. Тэг ер нь нөгөө Будапештэд байдаг хүмүүстэй л ингээд тийм Facebook дээр групп үзүүлдэг болохоор тэндээс ер нь хүмүүс ажил болт юм лээ. Тий. Миний хувьд болохоор биедээ сураагүй ингээд жоох хөлт газар ирсэн. Тэгээ агуудаа энд ажил хийж үзчихсэн байхгүй юу? Ялгаагүй дээ. Ер нь бүгдээрээ л хийж авах тий. Энэ бол зомноо зовно.
хэдүүлээ өөрсдөө айгүй том болцсон юм шиг боддөг юм шиг байна тий. Тэгээ ирээл тэгэл реалититэй тулж байгаа. Тийм баг өстой би ажиллаад бар Монгол руу явуулна гэж бодож ирсэн юм шиг тий. Яг үндэ бол өөрийгөө л болгоно. Чи нөгөө солонгос шиг тийм нөгөө өндөр цалинтай биш болохоор тий. Цагийн цагийн ойролцоогоор хамгийн доотлолтой 1500 төгрөг гэдэг. Тэр нь монголоор 100 биш 15,000. Тэгээд юу наах хэрэгтэй л би ингэж чадна би ажлын хичээл хийн би бүх хэл сурна гэх бүхний чадна гэж бодоод хүмүүс угаасаа ирж байгаа шүү дээ. Америк гоё амбицлэг гоё тэр гэхдээ ганцаараа өөртөө хоол хийж идэгээс ахуулаад бүх юм бие даа. Бүх юм санснаар болохгүй. Тийм амар пессимистик байж болохгүй таа. Тэр галаа алдаж болохгүй тий. Энд ирээд найзуудтай гоё болоод чи ганцаараа биш гэдгийг чинь айгуу гоё мэдрүүлэн тэгээ Монгол хүмүүс айгуу ихтэй. Тэг айгуу ер нь бол ганцаардахгүй байх гэж бодож байна. Ер нь интроверт хүмүүс ч гэсэн байгаа бах тий. Үгүй байгаа л та. Тэс ингэ ичиж байгаа ч гэсэн зориг гаргаад угаасаа өөр газар ингэ ганцаараа зориг гаргаад шал мэдгүй газар ирсэн чинь заавал найзуудтай болоорой. Найзуудтай болохгүй бол ганцаараа өдөржингөө гэртээ хөвтөн. Гэр сургууль гэж яваад хахаар амар депрессддаг. За өнгөс зөндөө олон хотод байгаа тий. Зөндөө олон хотодод өөр сургуулиуд байгаа чи манай цаамаа дуунаар сурдаг юм. Битээ бодо пэйж сурдаг. Манай холбооны гишүүдээс ч гэсэн манай холбооны инстаграм руу ороод харахад бол холбооны гишүүдийн танилцуулгаагаад тэд нарын бас өөр сурдаг хотод. Түгээмэл хотод гэх юм бол депрессэн, дүүр, сигэд, пэйж гэд сургуулиуд байгаа. Тэгээд бас сонсож байгаагүй бас нэлээд хэдэн жижиг сургууль аягүй хүмүүс сурд юм лээ. Тэгээ яг харьцуулах юм бол жижигхэн хот язаартал багтай. Ажил олдсон муу. Гэхдээ чи юу н хичээлээс өөр юм хийхгүй л гэсэн үг гэж юу н харсан л та. Тэгээ би анх бас бодож сонгохдоо бас элдв юмд сатаарахгүйгээр яг хичээлдээ анхаарал яг ингээ явна гэж бодсон. Тэгээ яг л болсон байна да. Тэгээ ер нь тэр нь яг л болсон. Тэгээд гэтээ яг тэнд тэгж удаан байх юм бол угаасаа галзуурна. Угаасаа тэгээд чи яах хэрэгтэй бусдаа ингээд те ингээд харилцах ингээд янз бүрийн ханг аут хийдэг ч юм уу. Оюутан л юм чи угаасаа нэг тийм хавлаг авах хэрэгтэй байхгүй. Тэрийг маш гоё зөв зохицуулаад ингээд баланстай авч чадах юм бол энэ оюутан нас бол угаасаа амар хизээж болтгүй гоё л нас гэж боддог. Тэгэхээр тэрийгээ бас бодолцоод хүн амьтантай найзуудтай болох нь хамгийн чухал юм шиг санагдаж байна яг үндэ. Хичээдэг бол угаасаа өөрөө ингэ яал явчин. Тэгээ найзуудгүй ганцаараа хүний нутагт бас юу нэг хэцүү санагдсан. Би нэг нууцаа хэлэх үү. Нууцаа баах хүмүүс ярих гэдэг байсан. Би ингээ очиж зөндөө найзуудтай болно гэдэг бүр зориг өөртөө тавиад тэгээд хүмүүстэй очиж ингээд энэ хүн шиг ингээ зүгээр ингээ урсгалаараа найзуудтай болохгүй гэдэг тэр хүнтэй би заавал очиж найзлна гэдэг ингээ зориглохоор ингээ толгойдоо тийм бодоод очиж өөрөө очиж ихлэ яриа өгдөж найзлдаг гэсэн үг. Тэгээд найзлсан хүмүүсийнхаа нэрийг ингээ гадаад төвөслөхөөр тэжлэх байх гэж бодоод ингээ утасныхаа нөөц дээр миний найз болсон шинэ хүмүүс гэж бичээ. Тэгээ нэрийг ингээ биччихдэг. Тэгээ уусыг биччихдэг тэгдэг байсан. Тэгээ тэр нь нэлээд урт лист болоод тэгээд ер нь нэлээд хичээл зүтгэл гаргаж олон найзтай болж байсан. Гадаадд ирээд хүн над дээр ирж юм ярих хүлээхээс илүүтэйгээр өөрөө очиод одоо харилцаар ихлүүлээд ер нь өөрөө одоо яг хамаг юм чиний нуруунд ирж байгаа болохоор яг өөрөө л гоё. Гэтэ бууж өгч болохгүй. Гэрээ сана. Гэтэ бууж өгч болохгүй гэж айгүй олон найдаад ингээ ирсэн тий. Тийм. Би бол хармаар бол зөндөө санагдчихсэн. Монголдо сурчдаг ч байж үү гэд ингээ тий. Ингээ дундаас нь буцгаад үлдэх гээд одоо амралтаараа Монголд очиод Монгол нь гоё санагддаг ч юм уу тий. Нэг тийм харьцуулаад идэм билээ амир. Зүгээр. Миний хөлн дээр гэж. Би зүгээр. За 10 жилээ харьцуулахад юу н оюутан болоод гадаад сурахад юу н та хоёр. Миний амьдрал хэр байсан бэ? 10 жилтэй харьцуулах юм бол надад өөртөө зарцуулах цаг айгүй их гарч ирсэн юм санагдсан. Оюутан цагт бол өөрийгөө өөр юмд хөгжүүлэх цаг айгүй их гарч ирж байсан. Яа тэгэхээр 7 хоног тэтэд их хичээлтэй бусад өдрөн чи өөр юм хийж болно. Нэг тиймэрхүү ч юм уу те. Гэтэ зарим оюутнууд хичээлгүй өдрүүдэд бүгдийг ингээ ажил хийгээд ямар ч өөртөө ямар ч ингээ чөлөө цаг гаргахгүй. Тэгэхээр хурдан зовоод шантарч тийм шиг санагдсан. Яа тэгээ хамгийн түрүүнд өөртөө цаг гаргаад гоё зугаалаад ч юм уу те. Юуны тул бас Европт ирсэн билээ гоё аялж маялах хэрэгтэй байхгүй. Тэгээ нөгөө ирээд
бүгдээрээ Унгарийн нөгөө оршин суух карта болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг аваад сайхан Европын улсууд руу аялж болно гэсэн үг тийм. Ер нь тэр шингэний виз гэсэн үг. Нислэгийн хийзүүд ч гэсэн ер нь гайгүй үнэтэй байдаг. Жишээ нь Будапештээс Итали руу нисгээд 6,000 франк гэдэг ч юм уу. Нислэгийн хийд 60,000 төгрөг гэхээр би хараад хүүшээ явъя л гэж бодсон. Нэг талтай үсттэй тийм. Нэг тал. Тийм. 2-3 сарын нэг тэгдэг тийм. Тэгээ автобусаар хүртэл ингээд дамжид айгу хэмтхэн явчихдаг. Будапешт яг төвд нь байдаг байхгүй. Баруун Европ ч биш, зүүн Европ ч биш. Асуулт нь юу вэ? Нөгөө дунд сургуулиас оюутны амьдрал руу шилжихэд ялгаа юу гэсэн бэ гэж тийм. Одоо энд хувийн амьдралын талаар бол ирчлээ тийм. Би сургалтын талаар ярих гэж бодож байна. Дунд сургуульд бол ингээд хичээлд суугаад, ном уншаад ингээд сураа явцдаг шүү дээ. Ер нь бол багшийн хэлсэн юмыг тогтоож аваад, багшийн хэлсэн юмыг бичиж аваад, тэгээд тэрийг өөртөө шингээгээд хичээл хийгээд явдаг тийм. Оюутны амьдралд бол тийм схем ажилтгүй юм байлээ гэж би хэлсэн. Тийм. Тэр бол хотлаан байлээ. Зүгээр ном дэлгэж уншаад тэрийг бол шингээн гэж байдаг юм билээ. Тэр мэдлэгийг өөрөө олж авах хэрэгтэй юм билээ. Яг нөгөө пассив суралцах, актив суралцах гэдэг хоёр зүйлийн ялгааг сайн ойлгож ирвэл дөмөг болно гэж би ойлгосон. Пассив сурна гэдэг чинь одоо яг л номоо нээгээд эсвэл багшийн хэлж байгаа юмыг сонсоод ингээд бичиж аваад нөгөө лекцэн дээр суугатаа хүүхдүүд чинь их ихтэй ингээд багшийн бичиж байгаа бүх юмыг бичиж аваад идэв шүү дээ. Тэр чинь яг пассив сураад байх гэсэн үг байна. Тийм. Өөрөө толгоогоо ажилуулахгүй зүгээр ингээд багшийн тэр одоо багш гэдэг чинь шал өөр хүн шүү дээ. Тэр хүний бодлыг ингээд өөртөө оруулах гэдэг байгаа байхгүй. Тэр схем оюутны амьдралд бол ажилтгүй юм байлээ. Тэгхийн болвол нэг дундалтун аав. Сайн сурыг гэх юм бол өөрөө сурах хэрэгтэй, өөрөө судалгаагаа хийх хэрэгтэй. Гэтэ лекцэд асал гэж байгаа юм биш. Лекцэд ирэхээс өмнө тэр сэдвийн талаар жоохон айдиатай болцсон байх хэрэгтэй. Тэгээд багшийн ярьж явах үед, сэдвийг тайлбарлаж явах үед энийг өөр өнцгөөс яг яаж харж болох вэ? Би энийг яг яаж өөрөө ойлгож байна гэж харах хэрэгтэй. Тэгвэл илүү сургалт хурдан явдаг юм байна. Юмий гоё ирж хайж, сониуч зангаараа тэгэж өөртөө л мэдлэгээ ураахгүй бол одоо профессор ч юм бол дунд ангийн одоо багш шиг те юмаа заачаад чамаас ингээ нэхэд авахгүй тэгвэл гараа явчихна. Тэгэхээр яг өөртөө эзэн болоод сайн явахгүй бол зарим хүмүүс маань ер нь айгүй юу яагаад санагддаг. Одоо яг тэр юугаараа ирсэн. Одоо юмаа хийгээ хайн ханддаг ч юм уу те тийм юм харагдсан. Тэгээд ngoёос гадаадд байгаа оюутнууд бол яг саний хэлсэн шиг яг нөгөө өөрөө ирж хайж одоо ядчих нь хоёр дахь хэлэлтээр суралцж байгаа болохоор заримдаа ойлгохгүй тохиолдол гарна, багшийн хэлж байгааг ойлгохгүй тохиолдол гарна. Тэр болгонд нь шантарч болохгүй. Одоо яг тэгээ сошиал медиа ингээ бүх юм хөгжсөн байгаа үед өөрөө юм ирж хайгаад ингээ суралцаж явах бүрэн боломжтой болохоор ойлгохгүй байх гэж бас яаж болохгүй. Гэтэ эхний нэг сар маар бол би юусэн юуж баг ойлгоогүй шүү дээ. Яг өөртөө гутраал зарим хүмүүсийн англи хэл амар сайн санагдал би өөртөө өөрийнхөө англи хэлтэй жоо гутардаг ч юм уу. Тиймэрхүү ялгаанууд айгүй өөр голох мэдрэмж айгүй авч исэн. Гэхдээ тех хэмжээгээрээ би өөрийгөө айгүй дайжлаад суралцаад тэгээд ирсэндээ бол тийм байгаа. Imposter syndrome-ийн талаар нэг ярих уу? Одоо би бол гадаадд ирж байгаа оюутнууд айгүй хэрэгтэй гэж боддог байхгүй юу? Одоо нэг өөрийгөө хангалттай бишээр мэдрэх. Би өөрөө яг тийм амар тийм ингээд юу байхгүй юу? Одоо өөртөө амар хатуу ханддаг гэх юм уу? Яна одоо ингээд надаас бусдын зөв амар алдаг байх та тий. Эсвэл юус бараг ингээд сууд ухаанууд дээр очил би ингээд лүүзер батх болох гэж бодоод ингээд очиж байгаа өөртөө амар итгэлгүй очиж исэн. Тэгээ тэр болгонд нь ингээд өөрийгөө голоод ингээд гутраад хойш суугаад ичээд яваад иж болохгүй. Тэгээ яг тэрийг яг яаж би яг ингээд зөв ашиглаж исэн бэ гэхээр мэдээж надад сайн хүмүүс байгаа. Тэрнээс нь би суралцаад үлгэр дуурайл аваад ингэдэм байх. Энэ хүмүүс чинь ингэдэм байх. Тэгэхээр гадаадд ирсэн оюутнуудын нүд бол угаасаа нэгдэн. Тэгээ өөр орон орны хүмүүстэй танилцаа те. Энэ хүмүүс яаж ингээд хорвоо ертөнцийг харж ийн гэдгээс чи суралцж байгаа. Анх удаа гадаадд ирээ өөрийгөө болохгүй ингээд явж байгаа. Тэгээд би чамаас өөрийгөө бас бусдад харьцуулаад өөртөө итгэлгүй болоод би чадахгүй юм чинь те. Гэсэн сүултээ ингээд бүр ингээд хайж тийм шиг санагцсан байхгүй. Тийм яг авин аатай яг таарч исэн. Тэгэл бүр ингээ амьдрал буугаад өгцөн заяа. Би ингээ зүгээр ингээ урсгалаараа ингээ явж идэг. Тэг ямар ч ингээ ахис дэвшүүл байхгүй. Тэгэхээр өөртөө итгэлтэй агаар ажилтмаар юм. Тийм өөртөө итгэлтэй, амбицтай. Чадахгүй ч гэсэн ингээ чадъя гэд. За чинь чизкейк хийж чаддаг байлаа гэж үтэй. Тэг ингээд чи өөрийнхөө хийсэн чизкейк хийгээд өстой хангалтгүй байна. Би ч өстой мяа юм даа гэж бодож хахад яг чамтай адилхан чизкейк яг адилхныг хийдэг хүн яг эсэргээрээ
би амар сайн би чийзкейк хийж чаддаг шүү хүмүүс чадахгүй байхад гэж боддог хүмүүс бас байгаа байхгүй. Өөрийгөө бити амар муу гэж бодоорой. Угаасаа л бүгдээрээ юм сурах гад ирсэн. Тэгээд танай ангийн хүмүүс чинь чамтай ч хэцүү эсвэл чамаас нэг хоёр их ч юм бүх хүмүүс чамтай адилхан л явж байгаа. Бүгдээрээ л адилхан дотроо санаа зовлттой ирээдүйдээ санаа зовцсон. Би одоо 5 жилийн дараа яах юм болоо гэдэг ч юм уу. Эсвэл би шалгалтад тэнцэж чадах юм болоо. Би л ганцаараа энийг ойлгохгүй байгаа юм болоо. Жишээ нь багш нэг зүйл ярьж яллаа гэхэд би л ганцаараа ойлгохгүй байгаа юм. Би л суг юм байна гэж би бас нэлээд боддог байсан байхгүй. Бараг та нар ангиараач ойлгохгүй байсан байж болж магадгүй шүү дээ. Тийм болохоор нэгэн сурах гад ирсэн чинь өөрөө голгүйгээр юм ундаг байгаа. Одоо ингээ энэ бичлэгийг үзэж байна гэдэг чинь ирээдүйдээ илүү өснөр ингээд гоё залж явъя гэд мэдлэг авъя ингээд энэ тэтгэлэг ямар байд юм бэ гэд энэ бичлэгийг үзэж байгаа шүү дээ. Тийм болохоор ундаг байна. Тийм. Надад сурч байгаа л хэрэг бүр нэг амар тэнгэрийн амтан гэсэн үг бас биш шүү дээ. Бүгдээрээ л адилхан оюутан болж байгаа. Бүгдээрээ хоорондоо адилхан зүгээр Монгол сурч байгаа, гадаад сурч байгаа ялгаан зүгээр гадаадад ирээд зөндөө олон төрлийн хүмүүстэй танилцаад шинэ соёл мэдэж аваад илүү нүүдний боломжтой байл гэж бодож. Импостер синдром дээр би юу гэж хэлэх вэ гэхээр хүн болгонд яг 24 цаг л өгддөг. Тэрний 8 цагийг унтдаг, 2 цагийг хоол хийдэг, тэгээд 2 цагийг тээвэрдээ зарцуулдаг гэдэг ч юм. Бүгдээрээ яг л адилхан онцгой сондгоо гэж юу хүн байдаг юм байлээ. Би яг тэгж бодлоо. Яг зөв. Онцгой сондгоорыг гэх юм бол цагаа зөв ашиглаад цагаа үр дүнтэй л ашиглаж онцгой сондгоорно гэхээс өөр бол арга байдгүй юм байлээ гэж би бодсон. Тэгээд бусад илүү байна. Тэр хүмүүс надаас илүү бах та тэр хүмүүс намайг юу гэж бодох бол гэж бодвол надад ч гэсэн төрж исэн. Гэхдээ тэрний цаана яг юу вэ гэхээр би одоо энийг юу гэж хэлмээр юм бэ? Улам хичээх шалтгаан гэж үү? Оо яг зөв. Оо тийм. Тийм. Би яг тэгж хэлэх гэж хэлсэн. Харин ч тэр дутагдал гэдэг чинь ерөөсөө давуу тал юм байлээ гэж би бодсон. Дутагдaltaгүй бүх юмыг мэддэг бол айгүй уйдгартай шүү дээ. Хөөсө бүх юмыг мэддэг хүн гэж байхгүй шүү дээ. Тийм бүх юмыг хийж чаддаг болцсон цагт айгүй уйдгартай байхгүй. Тэгээд яг чадахгүй байна гэдэг чинь айгүй давуу тал. Тэр чадах болтлоо туулах тэр чиний онцгой тэр зам л амттай юм шиг. Тийм. Би айгүй тийм философч мундаг хүн би жоохон тэгж боддог болсон. Тийм яг зөв бохгүй юу? Одоо зарим хүмүүс чинь ингээд би чаддаг гэд ингээ өөрийгөө ингээд одоо юм суралцахгүй ингээ хайждээ штэ. Би чаддаг юм чинь ингээд дуу байгаа нь чадахгүй байгаа нь ингээд тэр хүнийг ингээ улам ингээ дээшээ ахиулах ингээ шатн болж өгöd ялангуяа тэрнээсээ суралцаж чаддаг хүн гэж байгаа. Үгүй бол зүгээр өөрийгөө голоо хайждаг хүн гэж байгаа. Яг тийм л хоёр хүн байдаг юм санагдсан. Мэдхгүй байна гэдэг чинь сурах зай байна л гэсэн үг шүү дээ. За ингээ ер нь сүүлийн асуултаа асууя. За манай хоёроос шинэ ингээд аплайдад ирж байгаа хүүхдүүдэд хамгийн 3 гоё зөвлөгөө гэж. За 3 гэлтгүү өөрийн зүгээс гоё зөвлөгөө гэё. За сайхан бодож байгаа тариулъя. Миний эхний зөвлөгөө одоо бол бичлэгийг маань үзэж байгаа хүмүүс яг аплайд хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Аплайд процессын хамгийн чухал шат бол мэдээж эсэн дээр би эхлээд зөвлөгөө өгье гэх юм бол сурах сонирхолтой гэдгээ ялцчгүй харуулах хэрэгтэй. Сурах сонирхолтой өөрийгөө заавал онц сурлахтан тийм топ гавл гэж харуулдаг шаардлага байхгүй. Угаасаа гавл байна гэдээ энд ирээд сайн сурна гэсэн үг биш. Би тэрийг бол зөндөө харсан. Хамгийн гол нь сурах сонирхолтой байх хэрэгтэй. Тэрийг харуулах хэрэгтэй. Яг яаж харуулах вэ гэдэг бол танаас шалтгаална. Тэгээд сурах сонирхолтой гэдгийг харуулсныхаа дараа энэ програм чи яг юу стипендиум хангерикум гэдэг програм яг өөрөө ямар зорилготой вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Зорилго нь Монгол, Унгар хоёр улсын харилцааг боловсролын салбараар баталгаажуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх шүү дээ. Тэр зорилгыг яаж чи гүйцэлдүүлж чадах вэ гэдгийг оролцуулах хэрэгтэй юм дээ. Одоо би Монголд очиод ийм зүйл хийнэ, Монголынхаа хөгжилдөө ийм зүйл хийн. Тэгээд улмаар Унгар Монголын харилцааг ингэж хангалтцаанд ингэж дөмөгдөх шиг болно гэж ийм юмыг ер нь эсэндэ багтаасан хүүхдүүд ер нь тэнцэх хандлагатай байгаа надад харагдсан. Та нар тэгсэн үү? Тэгсэн. Тийм. Яг тэгж битсэн. Яг тэр яг үнэн шүү. Стипендиум хангерикумын гол зорилго ерөөсөө тэр хоёр улсын харилцааг баталгаажуулах.
Тийм болохоор эхний шатн дээр нь Монголын засгийн газар тэгээ нөгөө хоёр шатн дээр нь Унгарийн засгийн газар шалгадаг байхгүй. Тэгэхээр тэрийг заавал оруулж өгөх хэрэгтэй. Сурах сонирхолтой байх гэдгээ харуулах хэрэгтэй. Тэр стипендиум хангэргийн зорилгыг гүйцэлдүүл чадна гэдгийг харуулах хэрэгтэй. Тэгээд эцэст нь өөрийнхөө онцлогийг гаргах гэж хэлээ да. За тэр бол эсэний тал дээр. За энд ирээд сургалтын тал дээр бол өөрийнхөө сурах хэрэгтэй гэж би зөвлөгөө өгье. Тий. Яг саяны хэлсэн зөвлөгөөг би дахиад автаад хэлчих. Яг үл энэ аюул чухал санагдсан байхгүй. Энэ транзишн аюул чухал. Ер нь бол Монголоос ирж байгаа хүүхдүүд яг ингэж надад харагдаад идэв. Ганцхан Монгол гэлтгүй ер нь хүүхдүүд лекцэнд суугаад багшийн хэлж байгаа юмыг ингэж бичиж аваад идэг. Ном уншаал номон дээр бичсэн байгаа юмыг ингээ өөртөө шингээгээд идэг. Тэр бол чамаас яг өөрөөс чинь юу ч гарахгүй байна л гэсэн үг. Өөрөө чи actively сураад өөрөө research хийгээд энэ нэг юм уншлаа тэрийг яаж за энийг өөр өнцгөөс харах вэ гэдэг хандлагаар сурах хэрэгтэй. Тэр transition аюул чухал. Эрт хийж чадвал цаашдаа илүү сайн сурна гэсэн. Баяр цаваа яг академик талаас 8 гоё зөвлөгөө өглөө. Тийм. Гурлаа баг ийм хийж юмэр юм биш үү тий. Дараа нь ингээд юуны талаар явах вэ? Хоолны талаар явах вэ? За миний хувьд жоохон өөр талаас нь ярьчих тий. Нэг гэх юм бол шин юм хийхээс битээ айгаарэ гэж хэлмээр энэ шин зүйл туршиж үзэх. Одоо энэ дээрээ тий. Мэдээж оюутан хүн байна. Угаасаа тий насан турш хүмүүс ч өөрсдөө аягүй тийм бас аягүй яана хөөрөн тий ингээд тэгээс гадаад оронд ирээд бас болж бүтгүй юм хийх бас магадaltaй. Тэгээд хэрвээ гадаадад сурья гэдээ ирсэн байх юм бол маш хариуцлагатай байгаарэ гэж хэлмээр байна. За хоёрт гэх юм бол маш хамтрах зүйлүүд маш их гарна. Тэгээд юу ч болсон ер нь бол эрдсэн л юм чинь өөрийгөө дайчлаа тэгээд яаж хийгээл ер нь төгсөөрэй гэж хэлмээр байна. Хэрвээ дундаас нь те одоо мэрэгчлээ одоо буруу сонгоцсон буруу ч юм уу одоо хамаагүй сонгоцсон те одоо тиймэрхүү хүмүүс байд юм билээ. Тэнгүүдээ одоо сурч явах хугацаанд шантарна. Тэгээд солиод нөгөө айгу цаг хугацаа алддаг. Маш сайн бодоод өөртөө яг чи өөрийгөө юу хүсэж байгааг бусдын нөлөөнд хэд автахгүйгээр тэгээ яг батны яг тийм сонголтоо хийгээд ирэхгүй бол тэгвэл бусдын нөлөөнд ор сонголт хийсэн хүмүүс ч юм уу тий аав ээжийнхаа сонголтоор ингээд ирсэн ч юм уу тийм хүмүүс дундаас нь ингээд шантраад цаг хугацаа алдаад өөрийгөө ч алдчихж байгаа байхгүй. Тэгээ гуравт гэх юм бол application process дээр юу штэ. Тэгээ сайн дурын үйл ажиллагаа мартсан шүү дээ. Тэгээ сайн дурын үйл ажиллагаа бас яад шүү. Эсэнээс гадна за чи хичнээн англи хэлний амар өндөр оноотой байлаа тий. Академик ингээд чадвар чинь айгүй өндөр байлаа. Гэхдээ чи сайн дурын үйл ажиллагаа чи нийгэмд итгэхгүй байдаг хүн бол ер нь бол хэцүү. Тэгэхээр сайн дурын үйл ажиллагаа, янз бүрийн ивент, янз бүрийн тийм үйл ажиллагаан дээр очиж өөрийгөө сорж үзээд тиймэрхүү юмнасаа сертификат авсан бол тэрийг англи хэл рүүгээ орчуулад ингээд хэрэгтэй. Гэхдээ энд ирээд ч гэсэндээ зөвхөн хичээлээ хийхгүйгээр бас хичээлээс гадуур үйл ажиллагаанд бас оролцож ивэл дараагийн мастер, доктор юм чинь хэрэг болно. Цааваг энэ дээр нэмээд гэвэл чүү. За. Одоо ингээд бидний хувьд оюутан болсон байгаа болохоор ажил хайх гад өөртөөхөө нөгөө resume хийдэж штеп. Тэрэн дээр бичих юмтай бай гэдэг. Одоо чинь ажил руу apply хийхэд тэдэн жилийн туршлагатай байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэрнтэй адилхан байхгүй юу? Оюутан болох гэж apply хийж байгаа нь чи нөгөө ажлын туршлагынхаа оронд нөгөө нэг зөндөө олон сайн дурын ажлуудад ажил хийж ирсэн ч юм уу. Идэвхтэй хэр идэвхтэй хөвгт байсан бэ гэдэг чинь бас SMS жахад нь чамайг илэрхийлэх зүйл болохоор тэднийгээ сайн идэвхтэй хийгээрэй. Би өөр мэдрэл мотой амар их бол тэр хийж явдаг. Тэр хам бол яг мэрэгчлэлтэйгээ жоохон холбоо тиймэрхүү юм хийсэн бол бүр гоё чанартай болоод ярина гэсэн үг. Эсэн дээр бичсэн юмудаа бараг тэр нөгөө хийжсэн ажлуудаа баталж авалдаг ч юм уу. Тийм л сүгтэй. Стипендиум Монголын тэтгэлгийн маань application process нь 11 сарын 17-нд нэгдэж байгаа. Тэгээд 26 оны 1 сарын 15-нд хагнаа. Би IELTS хийхний шалгалтаа өгөөг бол суулаа захиалаад бэлдэж эхэлдэг ч юм уу эсвэл эсэгээ бичиж draft хийж эхэлдэг ч юм уу эсвэл хэрвээ ямар нэг нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа хийж байгаагүй бол одоо хитрхи оройтаагүй одоо хийж эхлээрэй хүмүүсээ гэж хэлье. Тааглал. Тийм. Тэгээд энэ тэтгэлэг нь бас зөвхөн чиний ганцхан сонголт байж болохгүй шүү. Болохгүй ч удаа хаашаа.
Гэтэ ер нь ингээд яг эцсийн хариулт нь нэлээ орой гардаг болохоор ирээдүйн чинь гинт чи зөвхөн ийшээ ирнэ гэж төлөвлөсөн байсан чи гинт нөгөө квотанд хамаатах болоод болжлох ч юм уу. Тэрхүү эрсдэлтэй юм зөндөө байгаа болохоор зөвхөн өнгө рүү ирнэ гэж тооцохгүйгээр өөр газрууд руу сэтгүүлээрээ тэгээд ийштэй бас юм л дээрээ гэж яа. За бүгдэнд нэмсэн. Тэгээд манай оюутны холбооны пэйжийг дагаарай. Манай оюутны холбооны Instagram дээр зөндөө олон постууд орж байгаа юм. Манай YouTube-ийн бас 2 дахь бичлэг байх хаа гэж бодож байна. За баяртай. Баяртай.